урьдчилан сэргийлэх үзлэг гэж яг юу хэлэх вэ? Тэгээ яг энэ үзлэг бас байгаа юу? Энэ талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр яг нөө хөөхөн болон группэд зориулсан даатгалын бүтээгдэхүүнд маань ер нь урьдчилан сэргийлэх үзлэгийн багц гэж орсон байгаа. Энэ маань бол ер нь бол даатгуулагчид маань бол нэн чухал шаардлагатай багцуудын нэг л дээ. Яагаад тэгэхээр хүн жилдээ нэг удаа ер нь өөрийгөө эрүүл мэндийг ямар байна вэ гэдгээ үзчих те. Ямар нэгэн зөвөөргүй байхдаа би эмнэлэгт очиж шинжилгээ өгөөд, ерөнхий шинжилгээнд өгөөд өөрийгөө хянжих хэрэгтэй. Өвтгөрөө очих биш, аль болох одоо эхлээд өөрийгөө чекап хийчих хэрэгтэй. За энэ маань юу орж болох вэ гэхээр за ер нь бол яг урьдчилан сэргийлэх үзлэгүүд эмнэлэгээс хамаарат янз бүр байна л да. Тэгэхээр тэрнээсээ хамаарат одоо ямар багц оруулсан гэдгээс хамаарат бас үнэн ч онтой байдаг тийм ээ. За тэгтээ яг хоо ерөнхий одоо мэдээллүүдээ юу юунаас авч болох вэ гэхээр тийм ээ. За одоо би ерөнхий үзлэг байна тийм ээ. Цусны ерөнхий шинжилгээ, хийсний дэлгэрэнгүй шинжилгээ, за биохимийн шинжилгээ байна, эхо тийм ээ. За өөр зүрхний цахилгаан бичлэг, чэйсний зураг гэдэг ч юм. Тэгэхээр яг нөгөө нэг энэ дээрээс бас нэлээд нэмээ зөндөл юм байл да. Хеликобактери үзүүлж болно тийм ээ. За хавдрын одоо маркеруудыг хийлгэждэг чинь. Тэгэхээр энэ яг энэ юудаас шинжилгээнүүдээс ер нь надад одоо ямар нэгэн юм илэрч байна уу, илэрхгүй байна уу гэдгээ өөртөө мэдэх боломжтой. Тэр л одоо шинжилгээнүүдийг ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг байна. За тэгэхээр юу бас уучлаарай тасалчлаа. Дадлын компанийн хувьд бол зөвхөн нэг осол аваар ч юм уу өвдөж хавцсны дараа бид нөхөн төлбөр олох бус. Тэрнээс гадна бас бид нэг тэр хүн өвдөхөөс ч юм уу тодорхой эрсдэл учрахаас өмнө бид урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж явах хэрэгтэй. Тэр үүргийнхаа хүрээнд бид нар бол эрүүл мэндийн дадлын бүтээгдэхүүний нөгөө 8-аас 10 багц юм хамгаалалт дотор нэг нь бол урьдчилан сэргийлэх үзлэгээний зардлыг шингээж өгсөн. Тэгэхээр дадлын бүтээгдэхүүнээ аваад тэр хүмүүс өөрөө урьдчилан сэргийлэх зардлынхаа хүрээнд өөртөө таарах тэр урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоо хийх боломжийг нэгэд өгч байгаа. Нөгөө талд тухайн хүндээ өөрийн одоо биеийн байдлаа бол эртэн мэдэх болцоог хангаж өгч байна. Хоёр дадлын компани ч гэсэн том хэмжээнд бүр нөгөө одоо бид 3-4-р үе шатанд хүрснийхэн дараа их хэмжээний хагалгаа одоо том хэмжээний задлага арахгүй тул бид нэр аль болох урьдчилан сэргийлэх үзлэгээр нөгөө асуудлуудыг эрүүл мэндийн асуудлуудыг аль болох баг дээр нь дарах, баг дээр нь асуудлуудыг шийдэх тал дээр нь даатгуулагчдад туслах зорилгоор хэмжүүлээд хийгддэг. Тэгэхээр энэ бол өөрөө олон улсаас эрүүл мэндийн дадлын бүтээгдэхүүнд бол байдаг тэр бенефит хамгаалалтын. Тэгэхээр манай энэ дотоодын эрүүл мэндийн дадлын бүтээгдэхүүнд бол бас энэ хамгаалалт нь байгаа. Даатгуулагч өөрөө эрүүл мэндийн байгууллагаас сонгоод урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах болцоотой. Бид нэр группээр болон байгууллагаар даатгуулж даатгуулагч нартай бол зориулаад энийг бол бид нэр эрүүл мэндийн байгууллагатай хамтар зохион байгуулж өгдөг. Хувь хүмүүс бол өөрсдөө яваад одоо бол бараг бүх эмнэлгүүд өөрийн багцтай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг өөртөө тохирохоо сонгоод ингээд үйлчлэгийг аавна. Тэр зардал биелээ нэг баримтаа ирүүлэхэд бид тэр зардлыг нь бол багцсан дадлын хэмжээнд олгоно гэсэн. Ер нь даатгуулагч нь урьдчилан сэргийлэх үзлэгээ хийгээгүй байгаа тохиолдол ер нь манахаас одоо жишээ нь уцтаад хэлэх ч юм уу те. Та нэг одоо дадлын гэрээний хусаа дуусгах гээд байна тийм ээ. Энэс тусгаас өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээ хийлгэдэг. Таны биеийн байдлыг бид нар мэдэх хэрэгтэй ч юм уу те. Тэр хүн өөрөө ч гэсэн тэр биеийн байдлаа бол урьдчилж мэдчих хэвээр. Тэр бид нар аль болох дадлын хугацаанд энэ зардлаа та ашиглаач гэдэг нь бол тухайн зөвлөдөг. Энэ тэгэхээр яг даатгал хийлгэсэн л бол хамгаалалт дотор нь орцол явж байгаа шүү дээ. Тийм. Даатгуулсан хүн болгон энэ зардлаа бол авах боломжтой. Зөв. Тэгэхээр яг бүтэн жилээр даатгуулсан даатгуулагч нар жилийнхаа хугацаанд өөрийнхөө биеийн байдлыг яг ямар байна вэ? Би яг ямар өвчин завьртай байна вэ гэдэг тал дээр өөрийгөө сонгосон тэр эмнэлгийн байгууллагаараа үйлчлүүлээд авах боломжтой. Яг тэр хүн өвдөөгүй байсан ч гэсэн явж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Урьдчилан сэргийлэх байдлаараа өөр хоёр ямар байна вэ гэдэг тал дээр ер нь шинжилүүлээд тий өөрөө болов. Тэр яг нөгөө нэг зөв дадлын компани чинь зөвхөн зардлын дараа нь гарах зардлыг олох биш нөгөө нь бас жоон шахаж эхэлж байгаа байхгүй. Та юу шинжилгээгээ өгсөн үү? Үйлчлэгээ амрагдсан уу гэж эхэлж байгаа байхгүй. За бид дотоод эрүүл мэндийн даатгалын хамгаалттай холбоотой иргэдээс ирдэг түгээмэл асуулт хариултуудад хариулахыг хичээлээ. Тавантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1821.11 утас болон амар даатгал, амар иншүрэнс гэсэн фэйсбүүкээр дамжуулан чатбот дээр дамжуулан мэдээлэл авах боломжтой. Амар даатгал хамгийн амар.